Suzuki Daisetsu бол Японы төлөөлөх, түншлэн зэнгийг төлөөлөх философичдын нэг. Орчин үед баруун дөрвөн дэлгэрч олныг дагуулгын дорны философийг англи дээр түгээс анхдагч юм. Зэн бол бусдад зааж сургаж бичгээр өгүүлдэггүй. Хүн өөрөө анх мэдэрч, өөрөө хариултыг нь олдог үзэл. Тийм байхад Suzuki хөвж буй үлийг атгаж авах мэт агуу үйл болон тайлбарыг өнөөдрөөс ойролцоогоор 90 жилийн өмнө олон нийтэлжээ. Энэ удаагийн дугаараар баруун болон зөвний үзлийн ялгааг, түншлэн Монгол нүүдэлж авах амьдралыг хословлон уг зэнгийн философийн нийтлэг ойлголтыг ярих болно. Зэн бол ердөөсөө ертөнцийг үүсэх үзэл бөгөөд үүнийг ойлгох тухайн мөчөөс эхлээд амьдрал өөрөөр харагдана гэдэгт итгэлтэй байна. Гол агуулгатаа орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Германы Denk Pharma-гийн Brain Active бүтээгдэхүүний тусалцаатаагаар та бүхэнд хүргэж байна. Brain Active бол тархины үйл ажиллагаа дэмжих амин тэжээл байгаа. Дотроо омега 3 болон шахмал амин тэжээлтэй байдаг. Омега 3 бол тархины үйл ажиллагаа дэмжих шаардлагатай гол шим тэжээлүүдийн нэг гэдгийг та бүхэн мэдэх байхаа. Энэ нь загас, майлан өвөр, хушиг зэрэг хүнсэнд агуулгадаг бөгөөд оюуны үйл ажиллагаа маш чухал үүрэгтэй. Харамсалтай монголчууд бид төдийлөн хоолноос авч чаддаггүй ийм тэжээл байгаа. Мөн Brain Active-д агуулгадах жимс, хар шоколад, ногоон навч хүнсийн ногооноос авдаг антиоксидант нь тархины эсийг гэмтлээс хамгаалж, хөгшрөлтийн нөлөөг бууруулдаг. Хэрвээ та оюуны ажил хийдэг бөгөөд тархиа бүрэн амрааж чаддаггүй бол танд Brain Active-ийг санал болгож байна. Та өөрт хамгийн ойрхон эмийн сангуудаас авах боломжтой байгаа шүү. Ингээд гол сэдвээр орцгоё. Америкт амьдардаг байхад миний аманд орсон хэдэн хөлс байдаг байлаа. Тэр бол барууны хүмүүс юмс үзэгдлийг харахтаа хоёр хэсэгт хуваан зааглахаас эхэлдэг бол дорны хүмүүс юмс үзэгдэл хуваагдахаас өмнө буюу нэгдэл бий байгаас бодож эхэлдэг. Юу гэсэн үг вэ гэвэл барууны үзэлд бол бий олон чи минийх олон чи нэх сайн болон муу амьдрал бол өвхөл ялах болоо ялагдах гэж хоёр хуваахаас эхэлж бүхнийг боддог гэсэн үг. Өөрөөр хэлбэл илүү логик дээр суурилсан гэж хэлж болно. Чин Христийн үслэр бол ертөнцийн эзэн ба түүний бүтээсэн хүн гэж тодорхой хуваадаг. Ерөн баруун улс ихэнх нэг бурханд үзэлтэй шашнуудад өөрөөс нь бусад шашин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин Японд бол эртний урдын цагаас буддизм болон Японы уламжлалт Шинтогийн хоёр шашин зэрэгцээ оршиж ирсэн. Монголч тэр 800 жилийн өмнөөс баруун шашны мөргөлдөн болж хахад манайд бүх шашин нэгдэлтэй мөнх тэнгэр дор хамт оршиж байсан. Буддизмын ертөнцид бол би гэдэг ойлголт шавьяндаа байдаггүй. Энэ бол ердөөсөө л төрхөн зур ямар нэгэн төрсөнд орсон төдий зүйл гэж үздэг. Миний гэдэг ойлголтож байдаггүй. Учир нь би бол ертөнцийн нэгэн хэсэг бөгөөд ертөнцөөс миний нэгэн хэсэг гэж үздэг. Иймээс хүн төрлөختөө их дэлхий бөгөөд бүхий л амьтад бүх надаас ялгаагүй зүйл байх нь. Харин барууны үзэлд бол товчхондоо ертөнцийн эзэн амьтдыг хүний төлөө бүтээсэн гэж үздгээр ялгаатай. Ингээд колоничлын үеэр хар арьстай хүмүүсийг адилхан хүн гэдэг тодорхойлолтоос хасаж ойлгосны улмаар олон хэрсгийллийг үлдэж сайн талаас нь харуул өнөөгийн эдийн засаг болон шинжлэх ухааны хөгжлийг бий болгосон. Suzuki уг үзлийн сайныг хүлээн зөвшөөрөх хайжуугаар хүн хүнээрээ байхын тулд дордын үзэл,ний ялангуяа Nirvikalpa Jnana гэх үзэл хэр чухал болохыг номон дээрээ тодотгосон. Энэ бол ертөнц дэлхий, хил гарал болон бодол бодохгүйгээр шүүхтгээс өмнөх байдлыг бүхлээр нь мэдрэх сэтгэлийн нөлөө хэлнэ. Жишээ нь бид биеийн зовлон буюу өөр дээрээ хид их төвлөрж өөрийгөө болон бусдыг ялгаж салгаж харах нь өөрийгөө бусдад харьцуулж шаналх, бусдад атаархах, алисэл бусдыг дорд үзэж, бусдад санаархах. Мөн түншлэн энэ нь миний гэсэн зовлонгийн үнцийг төрүүлж, үүндээс шунаж, олж авсан бол үүнийг алдахгүй байгсан гэсэн зовлонг үүсгэж, нэрлээд байвал баршгүй олон сэтгэл хөшөөрөд төрүүлдэг. Тийм болохоор л бидэнд Nirvikalpa Jnana сэтгэлийн төлөв маш чухал гэж үзсэн байх нь. Энэ бол хуваах үзлээ бүрэн арилгах тухай бол биш. Харин уг хуваах үзэлдээ шунахгүйгээр нэг хүнзгийн амьсгал аваад бүхий л юмс үзэгдлийг нийтмэл бий, оршихуу гэж анзаарч, мэдэж, мэдрэх явдал. Suzuki Daisetsu ингэж бичсэн байдаг. Цэцгийг мэдхийн тулд та өөрөө цэцэг болох хэрэгтэй. Цэцэг болж дэлбэлж, цэцэг болж нарны илчиг авч, цэцэг болж борооны тусал зохиолох. Ингэж чадсан цагт цэцэг танд анх ам нээх болно. Ийхүү та түүний зовлон жарлалыг мэдрэх болно. Түүний дотор цохилох амийг мэдэх болно. Гэхдээ ингэж зогсно гэсэн үг бол биш. Цэцгээс мэдэж авсан бэлгээр та бүхий л ертөнцийн байдлыг сурах болно. Би өөрөө ертөнц бөгөөд ертөнц өөрөө би гэсэн үг. Өөрөөр хэлбэл үг логикийг давсан мэдрэмж мэдрэхүүгээрээ дамжуулж ертөнцийг таних гэсэн үг. Ингэж чадах аваас хүн төрлөختөнд тэр чигт ахын дөөс бөгөөд үгээр зогсохгүй. Бүхий л амьтад мөн цэцэг хүртэл надаас өөрсгөө оршгүй гэдгийг мэдэж авдаг. Африкаар явж байхад барууны жуулчдыг харахад энэ үзлийн зөрүү бол илт мэдэгддэг. Тэнд амьдарч буй хүмүүсийн зургийг зөвшөөрлөг хамаа намаагүй авдаг.
адилхан хүн гэдэг өнцгөөс биш зургийн объектыг шаарддаг байж магадгүй. Намайг гайд хийгээд явж байхад Япон жуулчд бол хизээч тэгж байгаагүй. Малч айл орохдоо манай жуулчид заавал өөрөөс нь асууж айж зураг авдаг байсан. Миний хамгийн их гайхсан зүйл бол Африкийн хээр дээр хідэн жуулчтай хамт сандвич идэж байхад хідүүхдэд хүрээд ирсэн. Тэр хүүхдүүд юу ч хэлэхгүй хор хувцас алмын цаан зогссон, хараас өлсөн зогсож байгааг нь хараад би өөрөө сандвич өгчөөд зааза тэгээд дараа дэлгүүр орохоор бичэн ч юм уу дахиад аваад идчихэ даа гэж бодож байхад тэнд байсан бусдад бүгд өлсөн хүүхдүүд харж байгаад юу ч болоогүй юм шоолоо идсээр л байсан. Гэх мэтлэн маш олон ялгаануудыг яриад авал дуусахгүй. Гэтэ энэ бол зөвхөн би биш. Ямар ч монгол хүн байсан над шиг адилхан л үйлдэл хийн. Үүнээс харахад би бол монголчуудыг барууных биш, орсынх ч биш. Илүү зүүн суурьтай философитой ард түмэн гэж боддог. Үүний нэгэн илрэл бол Умманы Бадхан. Ялтанч бай, сайн үлсийн зүтгэлтэнч бай. Бүх хүний нөгөө ертөнц эсвэл энэ ертөнц дэх амар амгалан байдлыг хамгаалах утга санаатай Умманы Бадхан. Иймээс бид нар юу ч хувааж заглахгүй гэсэн үг. Тэнд үлвж байгаа хүүхд бол надаас өөрцгүй. Монголчууд тэгж ярьдаг шүү дээ. Миний хүүхдээс ямар ялгаа байх вэ? Миний ээжээс ямар ялгаа байх вэ? Энэ ч л өөрөө бид нар монизм буюу бүхий л зүйлс хоорондоо холбогдсон. Бүх зүйлс надаас хамааралтай гэж бодох энэ үзэл бодлын илрэл болж байгаа юм. Сузуки Дайсэцу ингэж хэлсэн байдаг. Аливаа юмс үзэхлээр хуваахаваас үн хооронд зөрчил үүсдэг. Өөрөөр хэлбэл үүнээс хүчин чадал тулгуурсан ертөнц эхэлдэг. Хүчин чадал тэнцүү, өрсөлдөөн, иргэшээх, эсвэл иргэшээлд орох гэсэн хоёр төрөл дуализм ертөнц. Хэрв өөрийн чинь урд өндөр ус байвал хүн авирахыг хүснэ. Төлөлгөө гаргаж оргил дээр нь зогсно. Тэгээд уулыг иргэшээсэн гэж бодно. Хүн шуужиг тэнгэр дээр нисхийг хүснэ. Зохион бүтээж шуунаас жил урд нисдэг болно. Тэгээд тэнгэрийг иргэшээсэн гэж бодно. Энэ иргэшээх хүсэл бол өөрөө империализм юм. Баруунд бол байгалыг иргэшээх, газар нутгийг эзэмших, өмчлөх, уулгасыг хамгаалах буюу хүнтэй харьцах байгаль. Байгальтай харьцах хүн гэж харьцангуй өнцгөөс үздэг. Энэ бол сайн эсвэл муу гэсэн үг бол биш. Зүгээр л ялгаатай байдал. Үүнийг Эверест гэх мэт өндөр оргилуудаар гардаг уулчдаас харах боломжтой байдаг. Барууны уулчтай үед би уулан дээр гарсан чухал бол Непал гайд, Шерпа нарын хувьд уул намайг гаргасан чухал байдаг. Уул нь мөргөл үйлдэх нь бас тийм учиртай. Монголчуудын хувьд ч бас муу адил уулыг тахих нь мөнх тэнгэр гэж ярих нь хүн бол байгалийн нэг хэсэг гэж үзэх монизм үзлийн илэрлэл юм. Бидний ёс заншлаар бол хүн байгаль дэлхийдээ төрсөн бол байгаль дэлхийдээ л буцаж амтай. Монголчууд бид оршуулах гэдгийг хөдөөлүүлэх гэж бас ярьдаг шүү дээ. Ил хөдөөлүүлдэг нь ч гэсэн Монгол ард түмэн тэнгэрл ус савдгийг шүтдэг учир дээр. Газар гуйх, нутглуулах гэх зэрэг үгсийг авч үзэхэд ч бүгд байгальтай холбоотой үг. Зэнгийн философи өргөн дэлгэрсэн Япончуудын хувьд гэвэл тэдний шинто шашин бол уул ус, хад чулуу, модыг шүтгээрээ байгалыг иргэшээх биш. Өөрсдөө байгалийн нэгэн хэсэг болж амьдрах гэсэн энэ үзлийн суурь нь болдог. Харин англи хэл дээрх nature гэдэг бидний бодож сэтгэх байгалаас арай өөр ойлголтыг Сузуки үзсэн. Nature бол хүнээс арсан байгаль болохоос биш. Үүнд хүн өөрийгөө хамаатуулж ойлгодог үг гэж бичсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь freedom буюу эрх чөлөөний ойлголтын ялгаа. Барууны улсуудад freedom гэдэг бол ямар нэгэн зүйлтэй харьцах эрх чөлөөг заадаг. Францын хувьсгалд нөлөөлсөн философч Jean-Jacques Rousseau freedom-ыг ийхүү тайлбарласан байдаг. Хүн гихч төрсэн цагаасаа эрх чөлөөтэй боловч түүний биеийн үзүр олгоно төмрөөс уяатай гэж. Өөрөөр хэлбэл зүхтааж, тэмцэж, ялан дийлж, үүний үр дүнд ямар нэгэн зүйлээс эрх чөлөөг хождог байх нь. Харин дорнодын үзлээр бол эрх чөлөө гэдэг бол эрх чөлөөгөөр л байгаа. Илүүчгүй, дутуучгүй, хувиршгүй, хөдлөшгүй, харьцашгүй, харьцуулагдшгүй ойлголт юм. Үргэлжлүүлээд нарс хус олгүй, хус нарс олгүй, байгаагаар орших. Нарс нарсны хувьд, хус хусны хувьд, уус уусны хувьд, горих горихны хувьд өөртөө эзэн болж үйлчлэх. Энэ бол эрх чөлөө. Юу гэсэн үг вэ гэвэл жишээлбэл муур арслан болохгүй. Магадгүй болъё ч гэж боддог байх. Харин хүмүүс бид арслан болохыг хүсдэг. Баавгай болохыг хүсдэг. Шувуу болохыг хүсдэг. Тийм болохоор freedom гэх рүү тэмүүлдэг. Гэтэл хүн яг байгаагаараа л угтаа бол эрх чөлөөтэй. Ямар гарал үүсэлтэй, ямар ажил төрөл эрхэлдгээс үл хамаарч юунаас ч уяагүй. Хүн хүнээрээ байгаагаараа, байглаараа хүн хүнийхээ хувьд юунд ч хязгаарлагдахгүй. Эрх чөлөөтэй амьдан. Бид нар гол нь тэрийг юусэн мэддэггүй. Анзаардаггүй. Хүний эрх чөлөө гэдэг бол хувиршгүй байх ёстой байдал.
хүн өөрийгөө анх бусдад харьцуулснаар өөрийгөө эрхчлөөгүй гэд бодчихдог. Тэгээд англи хэл дээрх freedom-оор дутаж эхэлдэг байх нь. Тэгвэл бид нар яах ёстой юм бэ гэвэл сүнслэг ертөнцийг танин мэд хэрэгтэй гэж Suzuki Daisetsu үзсэн. Nirvikalpa Jnana буюу аливаа юмс үзэгдлийг хувааж, салгаж, зааглахгүй. Тийм сэтгэлийн төлөвтэй байл зохино. Японд илэрсэн буддизмд 1-р сум болон 2-р сум гэх ойлголт байдаг. 1-р сум бол хүн хөгшрөх, бие өвдөх, өвчлөх, муу муухай үг сонсох гэх мэт зайлшгүй тохиолдох зовлон гэлдэг. 2-р сум бол 1-р сумаас улбаалж, аль эсвэл үүнээс зайлсхийх гэж бодож, шаналж, төрөл бүрийн зовлон сэтгэл дотроо шинээр үүсхийг хэлдэг. Жишээ нь хин нэгэн загнуулах гэдэг суманд өртөл дараа нь яах ёстой вэ гэдгийг бодож, босон үйл явдлыг хүлээн зөвшөөрч, сайн талаас нь харж чадвал тэр бол тэгэл дуусах асуудал. Харин загсан хүний элдв янзаар бодоод, хараагаад, аль эсвэл гутраад тэгэл зуугаад байх юм бол 2-р сумд оногцоон гэсэн үг. Бүр даймжраад болоогүй байгаа зүйлээ хүртэл санаа зовох. Загнуулагын хүмүүс татаарах зэргээр хүн сэтгэлээ улам зоочих гэдэг. Энгийн байсан зүйлийг хүн өөрөө улам төвөгтэй болгодог. Энэ бодлын уг үндэс байгаа зүйл бол ертөсөл дуализм буюу аливаа юмс үзэгдлийг хуваа залгаж бодох энэ хандлагаас л болдог. Манайх ба танах, баячуудаа ядуучууд. Өндөр настай ганц би хөгшрүүдийг хараад хөөх ёстой ганцаарч замтан байх та гэл шууд автоматар ангилчихдаг. Мэдхгүй юм байж. Ингээд бүх зүйлийг ангилж, хувааж, салгаж явсны эцэст өөрөө хэн болж юу хиймээр байгаагаа биш, хэн болмооргүй байгаа, юу хиймээргүй байгаа дээрээ тулгуурлаж ямар ч утгагүй хичээл зүтгэлийг гаргадаг. Хүссэн зүйлээ хийгээд сэтгэл хангалуун амьдрахын төлөө биш, бусдаас дутахгүй амьдрахын төлөө ажилладаг. Энэ бол бити хичээ гэж хэлж байгаа юм бол биш. Харин хичээх гэж санамсартай амьдрах нь өөрөө богино насных гэж байгаа юм. Suzuki Daisetsu ингэж бичсэн байдаг. Ёс зүйтэй хүн гэдэг бусдад үнэлэгдэх үйлдэл хийдэг боловч эдгээр үйлс санамсартай байдаг. Ирээдүйд ямар нэгэн ашиг онжоогоо ирсэн ч байж мэднэ. Түүний үйл хэрэг сайн байж болох ч зэн бол биш. Зэн бол өөрөө ямар ч бохиргүй тунгалаг төлөв хийдэг. Амьдралыг урлаг гэж харуул. Төгс урлаг дээр ажиглагдах өөрөөсөө хайлах үйл хүнээс шаардлагатна. Үүнд хомхын чинэж хүч хөдөлмөрийн мөр болон хичээл зүтгэлийн сэтгэл хөдлөл байж болохгүй. Юу гэсэн үг вэ гэвэл хүн сайн үйл хийхдээ энэ бол сайн үйл юм а гэд хийвэл сайн үйл биш ээ гэсэн үг. Би энэ хүнийг хайрлаж байна гэж бодоод хайрлавал тэр бол хайр биш гэсэн үг. Бид элдв бодол санаарлаа хаяж өөрийгөө биегээсээ чөлөөлсөн цагт анхны удаа их чөлөөтэй бөгөөд байгалаар амьдарч чадна. Шинжлэх ухааны үүднээс харахад ч тэр хүнийг ухамсар удирддаг юм шиг хэрнээ. Үнэн эрэхтэй далд ухамсар бие ихлээд удирдах, ухамсар араас нь ирдэг байгаа юм. Германы философч Южин Хегелийн Нум базын ном дээр ингэж бичигдсэн байдаг. Би сум харавсан юм бол биш. Сум харавцсан байсан гэж. Ердөөсөө зөвхөн энэ хоёр өгүүлбэрт л зэнгийн хамаг утга учир агуулгдсан байгаа. Хүл өмгийн бурхан гихтэх Месси толгоогоор дүүрэн бол стратеги тооцоололтой тоглодгүй л ах. Түүний хувьд тэр бөмбөгийг залсан биш. Бөмбөг аль хэдийнэ залгдсан байдаг байх. Орчин үеийн хэлгээр бол одоо цагт амьдрах эсвэл флоу гэж хэлдэг. Зэнгийн очихцыг бол ертөсөө л энэ флоу. 24/7 энэ флоу. Бодол өгүүгээр хүн байгалийн амьтныхаа хувьд үйлдэх, үйлчлэх. Магадгүй энэ бол хэдэн зуун жилийн өмнө бол боломжтой байсан байх. Гэхдээ одоогийн чөлөөт эдийн засагт нийгэмд бол энэ бараг боломжгүй зүйл. Тийм учраас бидний хувьд юу чухал юм бэ гэвэл өдөрт аль чадлаараа цаг хугацааг мартаж, элдв зүйлд санаа зовхгүй ямар нэгэн зүйлд шумбаж орох. Энэ явдал, энэ цаг хугацаа санаа нийлэх, яриа нийлэх хүнтэйгээ уулзаад нэг л мэдсэн чи хэдэн цаг хамт ярьсан байдаг да. Энэ цагийг хэрэг амьдрал дээрээ гаргаж чадах вэ гэдэг нь орчин цагийн зэн гэж би боддог. Зарим өдөр ажиллаа хийж хахад нэг л мэдгэд бүтэн өдөр дуусчихсан байдаг. Тухайн момент бүрд би юунаас ч уяагүй байсан гэдгийг мэддэг. Миний бодол эрхчлөөтэй. Өнгөрсөн эсвэл ирээдүйд байхгүй. Аливаа зүйлийг хувааж, бодож, хорогдож, сэтгэлээ зовоогоогүй. Би оюу санаа ядарсан байсан ч ядарсан байснаа мэдээгүй. Тэгж ажиллах үйл бидэнд маш чухал. Би ажиллаа хийсэн юм бол биш. Ажил хийгдсэн байсан гэдэг шиг бодлоо биш, далд ухамсараа ажилуулах цаг бидэнд хамгийн их дутагдж байгаа хэлээ. Хин нэгний хайрлахтаач тэр. Хин нэгэн тусч байхтаач тэр. Би хайрлаж байна гэсэн бодлоос өөрийгөө чөлөөлөөд нэг л мэдгэд хайр илчиж цацруулсан тийм л байгаасаа гэж өөрөөсөө ч тэр та бүхнээс ч тэр хүсмээр байна. Ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.